өнөөдөр онлайн орчинд хүүхдүүдийг бас бүхий л нөхцлөөр бол хөгжүүлэх боломж байна. Хамгийн гол нь тэр хөгжүүлэгч юунд сонирхолтой, юунд дуртай байгаа, эсвэл өөр ямар авьяас чадварыг нээхийг хүсэж байгаа тэр чиглэлийн сэдвийг бас тодорхой хэмжээнд ойлголттой болоод хүүхдтэйгээ бас энэ талаар ярилцаад за тэгээд мэдээж одоо мэргэсийн багш нартай нь холбож өгөх энэ боломжтой. Ер нь бол энэ хувь хүн өөрийгөө нээх, за өрсөлдөх чадвар гэдэг бол ерөөсөө юу дуртайгаа олж мэдэх, за тэгээд өнөөдрөөс илүү одоо маргааштай агсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр эцэгчүүдийн хувьд бол яг л одоо үгний дагуу энэ зааврын дагуу бас юу бол зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр мөн ялгаагүй одоо хүүхдэд нэг хөгжих нэг том боломж нь бол өдөрт хүүхдэд тодорхой цаг хугацааг бол зайлшгүй гаргаж сураарай. Хичнээн завгүй байсан ч гэсэн бид нэр хүүхдэд өдөрт 10 минутыг бол цаг зав бол гаргах боломж байдаг юм а. Тэр хугацаанд бас хүүхдтэйгээ сайхан ярилц тий. За мөн одоо өөр юу сонирхч танин мэдхүйн тал дээр нь альва зүйлийг ойлгуулахдаа дандаа сонирхолтой, хөгжилтэй тэр итүүдээр үзүүлэх гэдэг юм уу. Сонирхлын төрүүлэх байдлаар тайлбарлаж өгснөр бас хүүхэд их тухайн зүйлд бол дурлаж явдаг. Тэгээд ер нь альва үйлдэлийг дадал болгохын тулд 21 хоног хий гэсэн бас нэг юм ойлголт бол байдаг. Тэгэхээр магадгүй одоо өглөө 7 цагт босох төвөгтэй байдаг бол нэг 20 хоног, 21 хоног босох тал дээр нь бас дэмжиж өгөө. Тэгэхэд 22 хоногоос автомат болдог гэдэгтэй адилхан бүхий зүйлд одоо сэтэлжүүлэх тусам л хүүхдэд тухайн зүйлдээ дурлж одоо тэр зүйлийнхаа алхам алхмаар ахиж тэр зүйлдээ одоо үр дүн гаргах юм боломж байдаг.